За, асуу. Хохирогчоос сууя. За. Очирламаас. За. Танай компанид MJLSP компани, MJLSPD компаниуд гэрээнд заасныхаа дагуу 27500 төгрөгөөр үнэ төлж дуусгасноо. Натугаар хэмжээндээ дуутаарч байгаа шүү. За гэрээнд заасны дагуу төлбөрөө төлж бол дуус. Танах тэгээ яга үнийн зөрүү нэхэд байгаа юм бэ? Сайн шүүгч асуулаа. Үнийн зөрүүнээс нэг хэмжлээд шүү дээ мөнгө. За яагаад үнийн зөрүүний хэмжлээд байгаа юм гэвэл энэ одоо 3 өдрийн өмнө явцад хүн болгонд би ойлгосон байх л гэж бодож байна. Би ч гэсэн нэг зүйлийг ойлгоод байна гэж бодож байна. Энэ манайтай харьцаж ирсэн нэр бүхий 2 компани тээврийн хөлсөөрөө өөрсдөө хүлээн зөвшөөрөгдсөн. Манайхаас гарсан одоо нүүрсний жингийн падан хоёрын энэ тулгалт хийчгээд одоо шинжээчд энэний зөрүүгээр нэхэд байгаа гэж. Шинжээчд нэхэд байгаа мó? Шинжээчдийн тогтоосон энэ юугаар. За би дараагийн асуулт. Танах 2 жилийн хугацаанд яагаад энэ үнийг нэхээгүй юм бэ? Юу нэ? 2 жилийн хугацаанд танах өөрөө гомдол гаргаагүй гэдэг шүү дээ. Танах гомдол гаргаагүй байхад энэ нэргийг хэн шалгаж хэлсэн? Уу авилгалтай тэмцэх газраас шалгаад юу яасан шүү дээ. Тэрнээс манайх бол энэ дээр гомдол гаргаагүй гэсэн. Танах засгийн газрын хэрэгжүүлсэн хөтөлбөрийн эсрэг мөнгө нэхэмжлээд ингэж яваад иж болдго юм уу? Эн чинь явандаа юу би эсэргүүцээд ах чинь баггүй. Хариулчих. Засгийн газрын хэрэгжүүлсэн хөтөлбөр гэдгийг тэр авилгалтай тэмцэх газраас шалгах хүртэл бүрэн дүүрэн 100% итгэлтэй байсан. Ийм ч учраас бид нар энэ одоо биднийг 3-6 гэдэг ийм зүйл анги орчихсон гэрээ та нар хийцсэн байна гэдэг дээр бид нар бол засгийн газрынхаа ямиг хэрэгжүүлж шинжлэлийн засгийн газрын мөрийн хөтөлбөрийн ямиг хийж гисэн итгэлтэй байсан учраас ингэж явж байсан. Одоо та засгийн газрын ажил биш юм байна гэж бодож байна уу одоо? Одоо тэгж юм. Яг тэгвэл энэ 2 аж ахуй нэгжтэй та нар энэгээр яачлаа харьцсан байна гэж үзэж байгаа учраас асуудал ингэж л тавь. Танахаас гарсан өргөр оруулалт иргэд 80 мянгаар хүрсэн юм нэг тонн. 80 мянгаар юу хүрсэн үрээгүй бол одоо би мэдэхгүй. Ер нь бол 80 мянга бол бас боломжийн зохистой үнэ гэж бодож байсан. За гэрээний 36 цаасны дагуу танад энэ компани тэр шуудаасан жингэрэ тооцоогоо дуусгасан уу энэ компани? Дуусгасан. Энийг асуусан шүү дээ. Та би хариулсан дууссан. Энэ компаниас жингийн зөрүүний асуудлаар бол гэрээний заасны дагуу ямар нэг хохирол байгаа юу? Гэрээний заасны дагуу юу хохирол байхгүй. Гэлээ гэхдээ би түрүү хэлжсэн тэр юуны тээврийн одоо хүлээн зөвшөөрөгдсөн баримтаар байгаа юмны зөрүүнээс яригадаад байгаа шүү дээ. Та энийг бол мэдж байна. Авилгалтай тэмцэх газар танахыг хохирсон гэж хэлээд хохирчоо тогтоосон учраас та хохирч болж байгаа гэж үзэж болох уу? Гэхдээ би ажил үүргийнхаа Багнуур хувьцаат компани санхүү эдийн засгийн даргын ажлын одоо миний хийж байгаа ажлын одоо албан тушаалын чиг үүргийн хувьд би энэ компанийг төлөөлөөд хаанагч байсан байлаа гэсэн би одоо энэ үүргээ хүлээгээд зогсож. За одоо би нэг л асуулт асууна. MJLSP болоод MJLSPD компанитай та болоод танаа захирал 27500-аар гэрээ хийгээгүй байсан бол энэ хүмүүс өнөөдөр ийм байдалд орох байсан уу? Тэрийг би одоо хийж мэдэхгүй маа. За бид үл дахиад сууя. MJLSP болоод MJLSPD компаниуд гэрээний 1 тонн нүрсийг 27 мянган төгрөгөөр зарна гэсэн байхад энэ хүмүүс танаад 39 мянгарт үн төлөх үүрэгтэй юу? Энийг бол би хийж мэдэхгүй. Та энийг нэхэд байгаа шүү дээ. За асуудлыг та юугүй би хариулчих. Та баасан дорж өмгөөлөгч өчигдрөөс хойш бас тэгж ер нь надаас тэгж асууж байсан л та. Тэгээ та асуудлыг ингэж тавиад байгаа бол би бас эргээд таны хариулт болгож ингэж хэлнэ. Угаасаа цаана засгийн газар харагдаад, ерөнхий сайд харагдаад, ганц бүх гэдэг хүн харагдж ирсэн учраас энэ хоёр компанитай гэрээ хийсэн болохоос биш хэний ч танихгүй даваагүй Эрдэнэ болгон мөнгөн туяа хэлсэн бол юу гэж хийж идэв. Тэггүй байсан шүү дээ. Засгийн газараас нүүрс хөтөлбөрийг хэрэгжүүлээд танах төрийн өмчийн оролцоо хэдэн хувьтай байдгийг? 75%. Засгийн газараас нүүрс хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиг үүргүүл танах биелүүлэх ёстой юу? Биелүүлэх ёстой. Танах цахилгаан станцад 1 тонн нүүрсээ хэдэн төгрөгөөр зардаг вэ? Манайх цахилгаан станцад үн нэмэгдээг байхад 20500 нэмснээс хойш 22500-аар нийлүүлдэг байсан. За, MJLSPD компани болоо B компанид нүүрс зарсан үнэ нь гарсан өртгөөс өндөр байсан уу? 1 тонн нүүрсийг олборлох өртгөөс өндөр үү? За, янз бүр байсан. 12 онд бол үйл ажиллах бага байсан. 13 онд бол бидний зарж борлуулсан үнэ манай өөрийн өртгөөс бол бас. За, би дараагийн асуулт. MJLSP болоод MJLSPD компаниуд танаа дээр тоног төхөөрөмжөөр зөөж нүүрсээ ялгаж байгаа шүү дээ. Энэ ялгасан нүүрсийн хамгийн том нүүрсийг танах зардаг байсан энэ үнэн үү? Үнэн. За.
Бензиний зардлыг хаанаас гаргадаг байсан бэ? Бензиний зарлын тухайн компани өөрөө гаргасан гэж үзэж байгаа. Яг гэвэл төлснийхаа төлбөрийг эднээс чинь барагдуулсан байгаа. За одоо ингээд гэрээ нэг хувийн компанид нүүрсээ зарчлаа. Гэрээ үнэ тохирчлоо. Энэ компани гэрээний заасан үнэ төлчлөө. Гэрээний заасан хэмжээгээр төлчлөө. Одоо яагаад энэ авилгалтай тэмцэх газар шинжээчдийн зохиосон дүгнэлтээр танах хүчээр хохирч болоод байгаа юм бэ? Эсэргүүцэж байна. Хариулах юм уу харъя. Эсэргүүцлийн саналын сонсоод. Чин тулгаж байцаас. Тий. Авилгалтай тэмцэх газраас Авилгалтай тэмцэх газрын зохиосон хэрэг. Энэ бол авилгалтай тэмцэх газрын зохиосон хэрэг. Авилгалтай тэмцэх газар бол та Монгол улсын хуулийн байгууллагууд хүний эрхийг зөрчдөг шүү. Энэ бол төвтэй улс шүү. Байж байгаарай. За хөргөчийн өнгөлөж Саналын баярлалаа. сонсъё. Тэгэхээр эргэн байцаан шийдэх хуулийн 144 хүчиж тулгаж асуухыг хориглодог. За ваасан дорж өмгөөлөгчүүд магадгүй сэтгэл зүйн хувьд бол сэтгэлийн хөдөлгөөний барьж чадахгүй байх. Би бол өмгөөлөгч нэгтэй хүний хувьд бол бас ойлгож байна. Ваасан дорж байгаа. Би сэтгэл хөдлөлөө барьж чадахгүй асуудал байхгүй байгаа. Би өнөөдөр гомдоо гаргаагүй хүмүүс Ваасан хохирч дорж өмгөөлөгч юу? За Нэг ойлголоо. тушуунд тайлгаанд оролцож байгаа хүмүүс ялангуяа гэрч орхигчийг тулгаж байцаана гэдэг бол юу гэхээр зөвхөн өөрийн хүссэн тэр асуултанд оруулж зөв хариулт авахын тулд тухайн хохирогч юм уу гэрчийг ямар нэгэн байдлаар барьц алдагдуулах, үг алдагдуулах, зорилгоор асууж байгаа. Хөтөлж асууна гэдэг бол бас эргэн байцаа шийдэх хуулийн 146-ад 6 зааснараа бол тэр нэгэн хариултыг авахын тулд ямар нэгэн асуултаар тойрог замаар өөрөө аваач тэр байцаалтаа авахыг хэлдэг. Тэгэхээр одоо бид нэр 4 өдрийн дотор энэ байцаалтыг бол хангалттай авсан. Баасан дорж өмгөөлөгч энэ талаар та мэдээллийг хариултаа бол хангалттай л авсан. Би асуух асуудлыг та шийдэхгүй шүү дээ энэ хоёр юм. Яг авилгатай тэмцэх газар шинжээч гээд энэ эргэн байцаан шийдэх хайлааны оролцогч гүйцэтгэх байгууллагуудыг ямар нэгэн байдлаар тэр байгууллагатай зөрчилтэй байдаг ч юм уу, ямар нэгэн байдлаар таны хувийн сонирхол байж байгаа бол ялангуяа энэ хохирогчд тэр байдлаа гаргаж болохгүй. Энийг би бас өмгөөлөгчийн хувьд хэлж байна. За асуулт асууя. За асууч. За. Танай байгууллага 2 жил гомдлоо гаргаагүй. MJLSPD компани гэрээнд заасан үнээрээ гэрээнд заасан тоо хэмжээгээр үнэ төлчөөд идэг. Тэгтэл танай байгууллага яагаад энд хохирсон гэдээ яваад байгаа юм бэ? За энэ асуултыг бол ер нь бол тавьсан шүү дээ. Энэ асуултыг Урд нь тавьсан, дарга нь орж ирээд гэрчээр өгтөөч энэ асуудлаа хэлсэн. Энэ асуудлыг зөндөө ярьсан шүү дээ. за би тэгвэл дараа нь танай байгууллагын төлөөлөл удирдах зөвлөлийн шийдвэрийн тогтоолыг хэн хэрэгжүүлдэг вэ? За манай гүйцэтгэх удирдлага одоо удирдах дээд байгууллага төлөөлөл удирдахаа зөвлөлийн шийдвэрийг хэрэгжүүлэх үүрэгтэй хэрэгжүүл. За энэ шинжээч нарын яриад байгаа төлөөлөл удирдах зөвлөлийн 2013 оны 8 сарын 8-ны өдрийн тогтоолыг хэрэгжүүлэх субъект нь MJLSP компани юм уу? Танай байгууллагын гүйцэтгэх удирдлага юм уу? Тооцоогоо шийдвэрийг бол багнаар хувьцаат компани гүйцэтгэх удирдлага биелүүлэх ёстой. За би танаас эцсийн ганцхан асуулт асууя. Танахаас 27 мянган төгрөгөөр нүүрсээ худалдаж аваад болно гэсэн гэрээ хийчихсэн байгаа шүү дээ. Тэр гэрээний дагуу энэ компани 1 тонн нүүрсийг 27 мянган төгрөгөөр аваад нэмэн өртөг шингээгээд гэр хороололд 80 мянгаар зарсан байгаа. Танахаас 27 мянгаар авч болно гэд заасан байхад энэ компани хэдэн төгрөгөөр нүүрс авах ёстой байсан танахаас? За яг ер нь бол станц биш гэдэг утгаараа жижиг хэрэглэгч гэдэг ангилалд ороод яагаад гэвэл манайтай гэрээ хийсэн 2 компани маань өөрсдөө хязгаарлагдмал хариуцлагатай компани байсан учраас жижиг хэрэглэгч гэдгээрээ 32,500 гэсэн нь бол сүүлчийн D компани үед бий болсон байсан. Тэрнээс өмнөх нь бол одоо жижиг хэрэглэгчийн үн нь бол тэр нөгөө 25,500 буюу нүүт нь ороод 27,500 гэдгээрээ ийм өмнө байсан. Одоо энэ прокурор ч бүр 30 суулгаад байгаа шүү дээ. 32,500 биш. 39-оор шинжээч нар зөрүү гаргаж хохир нэхэд байгаа шүү дээ. Та тэгсэн чинь 39-оор байцаалд өгжсэн нь одоо 32,500 болоо явчих. Хөгчөө эсэргүүцэж байна. За эсэргүүцлийн Мэдүүлэг зөрсөн учраас л асууж шүү дээ. санал чи юу вэ? Эсэргүүцлийн санал. Бас ялгаа байхгүй. төлөөж оролцож байгаа улсын яллагч чи ямар нэгэн байр суурьнаас
аваачаад бас За хохирогчд хийгээд юм. За прокурор хэрэгслийг хүлээж авлаа. Прокурор тэгж байна. Асуултыг арай өөрөөр За би өөрөө тавьж болж байна. таны мөрдөн байцаалтын шатанд шүүхэд өгсөн мэдүүлгээр 1 тонн өрсөг 39-оор зарах хэрэгтэй байсан гэж яриад байгаа. Та сая 32,500 гэж ярьчлаа. Одоо энэ чинь 39-32,500-ийн оронд 6,500 гарч байна шүү дээ. Энэ мэдүүлгээр шийд аль нь зөв юм? Гэхдээ мэдүүлгийн аль нь зөв юм гэж одоо тэр 39 гэж За асуултаа байлаа. Шүгч асуулт дууссан. Хариултуудаа бүгдийг авсан. Баярлалаа. За асуулт асуус. Тэр өдөр шинжээс тодорхойлж байгаас мартчихсан юм а тэр наглаад Та хинээс асуулт асуух гэж байгаа. охирогчоос За та босч байгаа тарилж. энэ нэг бас ярих хэвээр асуудал юм байна гэж бодож ирсэн. Тэр наглаадаар хүлээн зөвшөөрчихсөн гэсэн юм сая яригдлаа шүү дээ. Очир лам тийм нэгэн тийм сэтгэлийн эмоцтой гэлж юм л. Оргил наглаадандаар баганы жин тавигдсан юм чинь эдэн хариуцах хэрэгтэй гэсэн утгаар л ойлголоо. Би зөв ойлгосон байна. юу та юу нэг зөв ойлгож чи. Гэхдээ энэ манахаас гарсан төмөр юу паданаараа богоон жингийн падаа нэг шар уулц үүдэг тэрэн дээр гарсан дүнгээр одоо биднэртэй харьцажсэн хоёр байгууллага маань бас нөгөө богооныхоо жингийн тооцоог хийцэн байдаг байхгүй. Тэгэхээр тэргээр нөгөө хийцэн учраас хүлээн зөвшөөрөгдсөн гэж шинжээч тэгж яриад исэн. Тэгээд тэрнийг л би хэлж байгаа. Гүг шинжээж тэгж ярих нь яг бай. Та юу гэж бодож байгаа? Би одоо байр сууриа түрүү илэрхийлсэн дээ. Гүг юу гэж үзэж байгаа юм бэ? Одоо тэгээ юу богооныхоо тэр бадааныхаа тооцоогоор л одоо жингийн маань зөрүү гэдэг тэндээс л гарч ирж байна. За тэгэхээр жингийн зөрөөг бол одоо нэгэнд маань наглаадан дараа бичлэгсэн учраас тэрүүгээр тооцно гэж байгаа юм байна тийм ээ. Урд нь иргэдэд одоо нийлүүлэх нөөцөө танах шигшдэг байсан уу? Манайх яг иргэдэд нийлүүлдэг байсан нөөцөө бол шигшдэггүй байсан. Шигшдэггүй. Чулуу нунтгийг ялгадаг байсан уу? Чулуу нунтаг гэж ялгахгүй. Ялгахгүй. Тэгэхээр иргэд тэр чулуу нунтгийг яадаг байсан юм болоо? Тэрийг одоо иргэд бол Хамаа байхгүй юу? иргэд бол нэгэнтээ тэр нөгөө гарсан жингээр тодтолдоод аваад яваад зөх хэмжээний одоо хорогдол, хаягдал янз бүрийн одоо дагвар дайвар бүтээгдэхүүнүүд гардаг байсан бодвол ялгаал. Тэгтээ мөнгөний танаа төлчдөг. Тэгээ мөнгөний бол манай төлөв. За зүйтэй. Тэр Багнуур Илчгэж компани одоо гэрээ хийгээд яг тэр коллеж авсан юундаар юу борлуулагч томлоод шууд андаар хяналт тавиад нунтаг нүрсийг борлуулад чулууг нь ялгахад оролцоод ийм ажил хийж шít. Энэ одоо энэ яаж байгаа процесс юм бэ? За би тэр улсуудыг чулууг нь ялах процессд оролцож исэн гэж би бодохгүй байна. Зүгээр нэг вагон ирээд буухад нэг 65-аас 69 вагонуудаас 1100-аас 1300 орчим шуудай бол юу ялгаад гарахад их олон хүн өөрөө оролцдог. Ялгаж байгаа хүн баг 30-аад хүн гэж би ойлгож ирсэн. 25-аас 30-аад хүн. Тэрэн дээр бол нэг хүн ялалт тавьдаг байсан учраас чулуугийн цуглыг ялгалцж ирсэн гэж бол ойлгохгүй байгаа. Зүгээр чулуу гэж яригдаад байгаа л да энэ юу хэргийн явцад яг чулууны хувьд болохоор энэ чулуутай байна. Танахаас ирээд байгаа нөөц чинь шорон дийлдэхгүй, чулуун дийлдэхгүй, нунтгийн дийлдэхгүй гэсэн ийм албан ёсны хүсэлт бол ер нь харилцааны явцад бол бас албан тоотор бол ирж байгаагүй. Та тэр бичлэг үзсэн шүү дээ. Ялгаа тавьсан чулуу. Тэг бичлэг яах вэ? Тэг бичлэгийн Гэхдээ яах вэ биш байхгүй юу? Бид нь алгаараа хааж 10-аараа тэмдэгчиж Монгол хүн ойлгодог шүү дээ. Алгаараа та харсан баг. Асууж байгаа өөрийнхөө үдэл бодлыг бас Үдэл бодол биш ээ. Тэр харсан юм л би асууж байна. За тэгэх ёстой. Гэхдээ тэгэх ёстой, ингэх ёстой гэж асуугаагүй нэг хоёраа. Энийг та нар юу гэж үздэг юм? юу гэж үзсэн. Тэр чулуу одоо тэнд ялгаад байгааг. Гэхдээ тэр ерөөсөө тэр чинь юу ингэж байгаа шүү дээ. Хоёр компани явуулж ирсэн процесс бол манай хамгийн гайгүй гэсэн нүүрсний Хэрвээ одоо би яг бүр эцсийнхээ асуултыг асууж. Хэрвээ эдний танах наглаадаар хүлээгээд өгсөн бол Багнуур Илч гэдэг компаниг яагаад тэнд оролцуулаад төлөөлөгч томилуулаад мөнгө хураагч нярав ажилуулад дээр нь хянагч нар зогсоогоод одоо чулууг би ялгахгүй байна гэхээр тэр хоёр хүн чинь тэр шуудаараа нүүрс орж ийнө шулуу орж ийнө хэдэн кг болж ийн гэдгийг хараад өөр хөтөл юм байл шүү дээ.
Тийм. Тэгээ энийг одоо юу гэж бодоод байгаа? Та эндүрч байна юу? Би бодлоо хэлхээсэн өмнө тэнд мөнгө хураагч бол Багнуур хувьцаат компани болон элчийн талаас бол байгаагүй. Мөнгө хурааж исэн хүн байхгүй. Гэхдээ өчигдөр нөгөө хэн туяа ярьлаа шүү. Туяагийн мэдүүлэг тэр туяагийн захирлагч 3 хүн ажилтдаг юм аа. тэрийг 3 хүн ажил, нэг хянагч. мэдүүлэг. За, хянагч. Нэг нь юу? Нөгөө юу яадаг хүн? Кал тавьдаг хүн, нэг нь мөнгө хураадаг хүн, нэг нь нөгөө мөнгөний хүлээж авдаг хүн гэж. Би тэгж мэдүүлэг болохоор Гэхдээ хариуцсан би Багнуур илч компани гүйцэтгэх захирлаас хүний мэдүүлгийг л би таны нааш сонсоод хэлжсэн учраас тийм мөнгө хураадаг хүн тэнд ажиллаагүй. Зүгээр амгалан өртөөн дээр нэг, толгойд өртөөн дээр нэг тэр шуудаг тоолцох чиг үргэлжтэй тийм 2 хүн л байсан. тэгээ туяа хотлоо ярьсан болж байна уу? Тэрийг та туяагаас л асуу. Асуугаад тань би тэнд хариулаад байна л да танд хэлээд байна. За тэгэхээр энэ улсууд чинь тэр одоо нүүрсийг өөрсдөө борлуулдаг. Таадаг, хандаг, мөнгө хараадаг, танаа тогшаадаг. Энийг одоо бас энэ хүмүүсээр төлөөлнө гэж бодож байна уу та? Юуг энэ хүмүүсээр төлөвлөж асуух. Тэр нундаг нүүрсийг Нундаг нүүрс чинь юу штэ? Нундаг гарын штэ. Угаасаа тээвэрлэлтийн явцад. Тэгэхээр эн чинь өөрөө сорчилсан юу бүхэлдгийг л сорчлоо шуудан тийгэл жигнэл зарчиж байгаа болохоос л нундаг нь газар дээр үлдчихэл байгаа штэ. тэр чинь танаа Багнуур элчийнхэн чинь юу борлуулж штэ. Борлуулсан. 3 хүн ажиллаж байна. Үгүй тэр улсууд нь борлуулаагүй. Ерөнхийдөө Багнуур элч компани чи өөрөө тусдаа бас энэ 2 өртөөн дээр хяналт тавихаас гадна борлуулагчид гэж тусдаа улсууд байдаг байхгүй. Тэр улсууд нь борлуулсан болохоос ш яг энэ явцад хяналт тавьж исэн 2 хүн бол борлуулаагүй. Гэхдээ би тэр 2 хүнийг борлуулсан гэж юусоо хэлээгүй штэ. 3 хүн ажилтдаг юмаа гэдэг тэр гүйцэх захирлын өсөлт хэлсэн учраас би тэрийг асууад байхгүй. Тэгээ та бол бүр хамаагүй одоо ярьж хэллээ штэ. Өмнө нь бол та тэр чулуу молоо шороо мороога дэвдэд шууд үүр үлчдэг танах ягуу тэгээ мөнгө наваа сайхан санаа авдаг байсан байна л. Тэгээ одоо болохоор энэ цаана засгийн газар харагдчихсэн учраас ингэж байх юм. Алтан уяг харагдчихсэн учраас гэдэг хаа цаана өөр юм ерөөсөө танд харагдаагүй юу? Засгийн газрын мөрийн хөтлөр гэж бид нар ойлгож ирсэн. Ихтэй байсан юм дээр. Өөр юм харагдаагүй юу танд? Шүүгчээ сүүсч. Гүг өөр юм харагдаагүй юу гэж асууж байна. Яагаад тэгэхээр нэг өөрөө аав За энэ хүн би янз бүрийн байдлаар тулгаж асуугаад байна. өөр юм харагдаагүй юу гэж асууж байна. Чи харсан байх ёстой. Тэр харсан юм хэлгэж асуугаагүй. Би өөр юм харагдаагүй юу гэж асууж байна. Өөр юм харагдсан гэр оролт хямд үнэтэй нүүрс очиж чинь гэр ороолын За хэрэг. өөр юмгүй. Өөр асуулт юм би. Таны оролцож байгуулсан гэрээ та ер нь хүчинд өгдөг гэж үздэг үү? Сүүлд 2013 оны 9 сарын 27-ны өдөр та тэр гэрээнд ямар оролцоотойгоор гар үсэг зурсан юм? За би тэр гэрээнд оролцохдоо угаасаа төлбөрийн нөхцөл. За дээрэс нь үнийн хувьд оролцоотойгоор орсон. За тань танаа бусад хилдэг саалтаас болон гүйцэтгэх захирлаас чинь ийм жингийн зөрүү гараад байгаа талаар юм уу эсвэл та өөр өдөр тутам тооцоо хийх хүн доод мэтлэнгуудаа ийм зөрүү гараад байгаа талаар мэдчихсэн зүйл байгаа юу? Жингийн зөрүү гэдэг нь нунтгаар гарч ийна гэдэг талаар би юу хэлж ирсэн надад. Тооцоо гэрийг уншиж үзсэн үү? Тэр 27-ны өдрийн 9 сарын 27-ны өдрийн 27-ны өдрийн 9 сарын 9 сарын 27-наас 13 оны нөгөө таны гар үсэг зурсан гэрээ дуулалтаа авах гэрээ. гэрээг уншиж үзчихээ зурсан. Та тэрийгээр тооцоо юм гэж ойлгож ирсэн үү? Тэр гэрээгээр. Тэр гэрээгээр тооцоо ийнэ гэж хэлсэн нь бол ойлгож ирсэн. За та тэгвэл тэр жингийн зөрүүний асуудал яригдаад байх үед яагаад акт баримтууд үлдээв юм бэ? За энэ акт баримтыг үлддэг чиг баримжаатай хүмүүс бол тусдаа байсан. Тэр хүмүүст нь та хэлсэн үү чинь тэр? Тэр хүмүүс болохоор манай авлагын нэгтлэн болохоор сарда юу 2 компани нэгтлэнтэй очиж тооцоо нийлдэг байсан. Тооцоо нийлээд
яг хугацаанд тооцоо нийлээд ирдэг гэсэн. Та тэр гэрээг мэдсэн үзсэн гэж байна. Та тэр гэрээн дээр байгаа 2-3 дээр байгаа амгалан толгой төртөөгөөр хөрвүүлнэ гэсэн үгүүдийг харсан уу? Харсан. Тэр шуудаалаа зарна гэдэг үнийн дүнгийн бас харсан уу? 36-аг. 36-аг харсан. Эндээс юу хэлэх гээд байна вэ гэхээр одоо энэ хиний хариуцлагын асуудал байх ёстой байсан юм. Таад гэрээнүүдээ сайн харсан амгалан өртөө, толгой өртөө гэж юм. 36 дээр шуудаалаа зарна гэж байна. Гэрээн дээр вагон гарах үед тооцооийнэ гэж тохиролцоогүй юм байна, тийм үү? Ерөөсө вагон гарах үед тооцоо ийнэ гэж ямар ч гэрээн дээр тэгж юу яахгүй шүү дээ. Зааштай зүрх хинээс үүдэлтэй байж. Шугаад алдагдсан, үүрэгдсэн, наранд ууршаад алдагдсан. За би тайлбарыг хэлье тань. Жингийн зөрүү бол ерөөсөө энэ вагон юу нүүрсийг задгай вагоноор тээвэрлж явах тохиолдолд бол зайлшгүй одоо процессын үйл явц. Гэхдээ энийг ямар нэгэн одоо зүйлд ингээд заагаад ийм улиралд ийм вагоноор задгай вагоноор бол энэ нүүрсийг авч явж хагаад алдагднаа гэсэн одоо ийм бол баримтжуулсан юм бол байдгүй. А багнуур өртөө өөрөөсөө Улаанбаатарын одоо амгалан өртөө, толгойд өртөө хүртэл зайд явахдаа өвлийн цагт бол яг ерөнхийдөө манахаас нүүр судалдаж авсан жижиг эргэлтэгчдийн гаргадаг байсан гомдлын явах механик алдагдал гараад байна. Хүмүүс сулгаа хийчихэд ирдэг юм аа гэд. Тэгээ манайх удаа дараа албан доодоор ер нь бол төмөр зам Улаанбаатар төмөр зам бол асуудлыг тавьж ирсэн. Энэ асуудлыг шийдэж өгөөч гэж. А гэтэл хүмүүс чинь та өдөр болгон мэдээлэл үү асуултаа ингээ хариулт авчлаа гэж. Та өдөр болгон шаарддаг байсан. Ийм зөрүү гарлаа хэдэн төгрөг манад өг гэдэг. Юу ч шаарддаг байсан. хинээс шаарддаг гэсэн үг. Эдгээр хүмүүсээс. Үгүй. Тэгээ одоо эдгээр хүмүүс чинь мэдээгүй тийчээ жингийн зөрүү гараагүй юм байна гэд ойлгоо субъективлийн санаа зорилгоод ойлгоо яваад байгаа юм шүү. Та юу гэж бодож байна энэ дээр? За би таны хэлсэн үгнээс тэр субъектив гэдэг. Үгүй за тэрийг хайч санааны хувьд одоо та бүхэн хэлэхгүй болохоор чинь хаан жингийн зөрөө гараад байгааг энэ хүмүүс мэдэхгүй яваад байгаа юм шүү. Мэддэг байсан гэж би бодож байгаа. Яг л би Эрдэнэ болгонд хэлчихсэн. Гүйцэтгэх захирал наах. Одоо тэгвэл даваагүй гэж хүнд хэлжсэн. За даваагууд бол яг би хэлж байгаагүй. Эрдэнэ болгонд бол хэлчихсэн. Энэ хүн чинь одоо жингийн зөрүү гэдэг юм бодиттой уучраад байна гэдгийг мэдсэн байж ойлгохтой байгаа юм. Хаанаас эдгээр чинь шуудаснаа тооцоо юм гिचгээр болоод байна гэж яваад ах шиг харагдаад байна юм. Тэг яг тухайн үед нь би хэлжсэн л да. Энэ жингийн зөрүү ингэж байна. Энэ одоо энэ заалтыг бол та сая хэлээгүй гэдгээ илэрхийлчихэд байр суурин дээр эргээ би хэлжсэн гэдэг ийм би даваагууд хэлж байгаагүй. За даваагүйгийн талаар бас хэлж байгаа юм байна. мэдгдсэн. Сая одоо хэлсэн чи даваагүй гэж хүн би хэлж байгаа юм байна. Чи даваагүйг нь Эрдэнэ болгонд хэлжсэн гэдгийг тайлбар хийх гээд байна уу та? Тий. За. Тэгээ Эрдэнэ болгон захиралд хэлээд энэ одоо зодонтой юм аа. Дараа үргэлжлүүлээд ажиллахаар бол энэ заалтыг ба хасан шүү хэлжсэн. Мөнгө гэж хүнд хэлжсэн юм ийм зүрх. Мөнгөнд туяатай би ер нь харьцдаггүй байсан. Манай авлагын нэгтгэл нь тооцоо хийж байгаа. За харьцдаг байсан. Нэг юм асуух. Тэр тоног төхөөрөмжийн түрээсийн зарлаг нэгж 13 сая гэдэг нэг юм байна шүү дээ. Тий. Энийг яах юм? Энэ нөгөө энэ хөтөлбөрийн одоо энэ нүүрсэнд зориулаад Комод гэж компанитай түрээсийн гэрээ байгуулад тэр одоо тоног төхөөрөмжийн түрээсийн зардал Багнуур хувьцаат компани төлчихсөн төлбөр шүү. За тэгтээ компани энэ би гэдэг компани чинь тэр Комодтой гэрээ байгуулсан юм шүү. Үгүй энэ Багнуур хувьцаат компани өөр Танахтай байгуулсан юм уу? байгуулсан гэрээ байдсан билээ түрээсийн гэрээ. За тэр түрээсийн гэрээгээр ажил гүйцэтгэх гэрээгээ энэ юу гурван нэр төрлийн тоног төхөөрөмжийн түрээслээд энийхээ дагуу түрээсийн төлбөр төлнө гэсэн юу гэрээ байсан. За тэгээд энэ 63 сая төгрөгийг болохоор танах Багнуур компани төлсөн юм уу? Тий төлсөн. За. Одоо энэ төлбөр нь төлөгдөг байгаа гэсэн үг үү? Төлөгдөг байгаа л да. За
За, өөр асуултгүй бол шүүхийн хилцүүлгийг дуусгах байна. За, ингээ өгөө шүүхийн хилцүүлгийг дуусгая. За, ингээ шүүмжлэлийн шатанд орохоос өмнө шүүх хуралдааныг дур завсарлуулъя. Шүүх хуралдааныг нэгд өдөр өглөө 9 цагаас хийхээр шүүмжлэлийн шатаас эхэлнэ. За, ингээ шүүх хуралдаан дур завсарлаж байна.